За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За одоо цаг яг 9:30 минут болж байна. Дөнгөж сая босч ирээд өглөөнийхэн цаг уучаад тэгээд одоо нүүр амдаа нар сарныхаа тасыг төрөгчөө зогсож байна. За өчигдрийн хувьд бол ажилласаа мангар ихт бууж ирээд ерөнхийдөө бол эрт унтах гад хичээж жаад 3 гэж нэг юм унтсан. Дээрээс маа найз л урьдсан. Тэг хамтаа буу алсараад арай гэж нэг унтсан чинь өнөөдөр яагаад ингэ эрт ирсэн байгаа вэ гэхэлэр одоо манай хоёр хүүхдийн хагалгаа өнөөдөр ахгүй. За тэгээд имлгээс өмнөх өдөр нэг мацаг бариулах хэвээр ус мус хоол моол өгч болохгүй гэдгсэн. Тэгээ окей гэд. Тэгээ дээрэс нь ганцхан пёри ганцаараа мацаг барина гэж байхгүй шүү дээ. Мөний нэр чи нэг тавгнаас хоол идэж нэг тавгнаас асуудаг хүмүүс юм чинь. Тэгээд мөний ч гэсэндээ давхар мацаг бариад. Тэгээд тэгсэн үү яасан бүр шүнжэнгөө намайг ноолоод ойрлоод хоорондоо зодтолтоод бүр унтуулдгүй заяа. Би бараг сая 6 цагийн туршид нэг 10 минут уу 20 минут унтсан үгүй. Тэг өнөөдөр би амарна маа найзлуу манай хүүхдийн хаалганд орно гэсэн болохоор амраад хамт явж мовж өгч байгаа. Тэг өмнө битэр өнөөдөр имлэг явж чичээд хамт бэлтгэлээ хичээд тэг хамт явж сэлэн мэлэн гэрцсэн бисэн. Тэгээ маа найзлуу яг угаасаа сайхан бат бүх унтдаг хүн гэл хаяада нэг юм баталдаг байл гоё унтаад байсан. За тэгээ юу ч гэсэн ямар ч гоё хувцсанараа өмсөе юу өмсөх үү? Зүгээр өнөөдөртөө бааш дээр үд авч исэн ганц гангарааны юп гэсэн энийг өмсч тийм үү гэж бодлоо. Ягаад тэгэхээр гадаа амар халуун байна. Дээрэс нь тийм энийг өмсмөр санагдаад байна. За, юуны төрөнд хувцас өмссөн одоо хэдүүлээ манай жижигхний цүнхэндний юм заяа. Одоо энэ бүр цүнхэндээ орох гэж бөө юм болно зэ. Бөө ойрлон чарлан бөөн зодоо нүдээ. За, энэ бол манай хүүхдүүдийн цүнхэн. Таралла. Яар гоё заард. Орлооч. Ингээд муурыг хамаагүй хүч ашиглаад ингээд цүнхрөө нийчих юм бол өөрийг нь явж хамлах гад энэ гэдэг ингээд мэдчихдэг учраас өөрийг нь орох нь үлээх хэрэгтэй. Тэгэхээр ээж нь бас тийж ухаантай хүн юм чинь энэ нөхөр нь чи явах за. Нарта юм зүг орохгүй байхгүй. Өмнө нь яг энэ цүнхэнд нь хийж авч яваад явжээд имлэг дотор нүд мүдийг ингээ ухуулаад чимэгээ ухуулсан болохоор жоохон зүрхэнд нь орсон байгаа тий. Энэ бит хоёр цүнхэндээ орно гэж худлаа л юм байна. Угаасаа чадахгүй байна. Чи тэгээд ахын бол тэрэ ээж нь гэрийн аргаар над хоёр бүлтгэгч нь суулаавч. Манай хүн гэрлөө очиод машина аваад ирээгээ явсан. Одоо амар амар заяа. Одоо ингээд яг манай гэрээс 2 блокны цаана манай найзлах байдаг хгүй юу? Тэгэл амар. Ер нь бол маш амар. Яг хамт амьдарч байгаа юм шиг. Яг гоё авгаа нөхөр болчихсон юм шиг гоё байна. Ой. Хүш. Хүлтэй. Нарта бүр ийм аймхай. Худлаа гэртээ ахтаа зодтолдог үгээд энэ нарта гаднаа гараад ирэнгүүт ийм гүйлэг шиг. Өөш. Би бар хүүхдэд үуч. Ирбүргэрч яв. Би бар хүүхдэд засалд оруулна гэд би баг баярлаад байгаа юм шүү. Энэ манай том хүүхдийн найз нь. Аньян миний чингөө. Манай энэ бүр айгаад гүлэг. Бүр гэмд өөрийнхөө ахыг л гэж бодож байгаа та. Тэгэхээр нүдний хард марч надаа. Чи гэртэл одоо хаа юм биш үү минийхөө. Чи гадаа гарч ирэх хинч биш ерөөсөө. Годомжны амьдрал чадахгүй. Одоо би намайг бүр хараад байгаас ээжигээ. Иви миний мүү. Нойрсолох юм тариа ичлаа. Манай хүүхдийг багасаа амар би муутай байсан гэд амар олон төрлийн шинжилгээ аваад энэ чинь нүднээсээ болж нэг имлэг аваад нөгөө нэг хотоод нүдэж имлэг аваад гидсэн нүдэж имлэг аваад амар имлэгээрээ өгөхгүй. Тэгээд тэгсэн чинь хагалгаанд ороход одоо нөгөө нэг мэдээ алдуулах тариа их юм бол зүрхийн дийлхнүүд дийлэхгүй гэдгийг нь харна гэж бүр амар. Юу. Тэг ямар ч зүрхний дэм шинжилгээгээр бас цусны шинжилгээ авч байна. Тэгээд гайгүй гараад ирэх юм бол хагалгаанд ороод гайтай гараад ирэх юм бол бас эмчилгээ хийлгээд тэх юм шиг байна.
хөрх амт. Энэ манай том хүүхдийн найз нь анд нь. Хөөш цараагаар. 별풍선 5개 감사합니다. За юу ч гэсэн хүүхдээ эмнэлэгт нь өгсөн. Тэгээд сая зүрхнийхэн дээр шинжилгээ найтаахан гарсан гээд хагалгаанд орохоор боллоо. Тэгээд 3 цагийн турш явагдах хагалгаа учраас тэгээд бид хоёр явж бэлтгэлээ ихээр явж гин. Найз залуутгаа хамтдаа. За тэгээд юу ч гэсэн дасгалаараа уулзцгаая. Тийм дүүнээс хашаад өрөөд ирсэн байна уу? Сая гарч яхад манай хүүхд орилоо дөө хоолооч идэхгүй цүнхэнд нь дүүгийн чихэд аваагараа явсан чи араас нь орилоо. Хөөе та дүү чинь зүг штэ. Тийм имлэг ор чамтай адилхан болчихвол ирнэ заяа. Юурооч бүтээж анаж явчаа. Жаахан байхан бол хүрээд ирнэ штэ. Аргасаа. Зүгээр за ээж нь гяс шууд асгалаа чи дүүг нь аваад ирээ заяа. Өнөөдөртөө хэдүүлээ өмд энийг өмсөе заяа. Энэ амар гоё ингээд бүксийг ингээд дундуур нь ингээд оруулангууд амар том бүкстэй харагдуулдаг. За энэ өмдөө зүгээр ингээд харчихсан. Ар мараас бүксийг ийм гоё харагдуулдаг заяа. Яг дундуураа ер нь ийм судалтай өмд өмсдөг охтуудад итгэлтгүү заяа. Яагаад тэгэхээр бүксийг амар гоё ажилладаг. Дээгүүрээ юу өмсөх хэдүүлээ. Дээгүүрээ болохоор хэдүүлээ энийг өмсчээ заяа. Өнөөдөр манайс битэр нуруу их учраас хөлсөө сайн гаргах хувц өмсөе гэж би бодлоо. За дээгүүрх маань ерөөхдөө нэг иймэрхүү заяа. Энэ болохоор Born to Win гэдэг нэг тийм амар гоё тийм фитнесийн брэнд гэдэг хэвгүй юу? Тэнтхийн амар гоё хувц. Ерөөхдөө фитнесийн одоо фитнест явдаг бүх хүмүүсийн мэддэг брэнд гэх юм уу? Тийм. За тэгээд цүнхээ бэлтцгээе. Энэ бол миний цүнх. Хэдүүлээ миний цүнхэнд юу ордыг харцгаая. За цүнхэн дотроо мэдээж усны сав хийн. Усны саваа игээд. Мэдээж би найзлуутайгаа юм ярих хүсэхгүй бол чихвч зүүн. Чихвчээ игээд. Хувцсандраа тэр чигт нь өмсөөвч болохоор гараад хүүхд руугаа явж байхдаа сольж өмсөх хувцаа бас авчие да тийм ээ. Маш их хөлрөлттэй байх учраас би зүгээр энэ юбг авлаа. Мэдээж нүрээ цэвэрлэх юмнууд. Нүрний саван, тонер, ампул, тэгээд юу, нарны тос. Усанд орохгүй байсан ч бараг болох байх гэж би бодож байна. Яагаад тэгэхээр гэртээ нэг мөр ирээд усанд орчих. За ерөнхийдөө цүнх маань бэлэн болсон маш амархан. За яагаад тэгэхээр угаасаа би фитнест явахдаа хувцас өмсөө өвчдөг болохоор тэгээ хувцснаар аваад яваад шаардлага байхгүй. Тэгээ шууд усны сав, чихвч, ер нь л фитнест явахад усны сав, чихвч хоёр хахад л болоо. Усны сав, чихвч чиний бие 3 байхад л болоо. Би ингээд амьдралынхаа туршид ерөөсөө ингээд бандаг, левчиг, оймс өмсөх амар дургу. Ингээ урт юб өмсөд гараа явсан үедээ би бандаж ч өмсдөггүй за. Тэгээд анх бүр солонгост бүр юу яадаг байсан юм. Бүр левчиг ч өмсдөхгүй явдаг байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь солонгост левчиг өмсөхгүй явж байна гэдэг бол бас маш тийм сонин үзэгдэл за. Хүн болго ингээ энэ одоо юу вэ гэх бүр ингээ гэж ингэж харж мардаг учраас тэгээ хүн амтны тэр сонин байлаар сэжгийн харцнаас нь болоод өмсөж сурсан. Тэгээд оймсог бол ялчгүй бэлгэлэгтэй өмсөхгүй бол жоохон ингээ доороос ингээ халууд түгэдэг юм аа. За энэ дээрээ хэдүүлээ ямар пүүз өмсөх вэ гэхээр энэ дээр хэдүүлээ энэ ягаан танкийг өмсөө. Ягаад тэгэхээр өмд маань ягаан цагаантай болохоор өмд маань ягаан цагаантай болохоор энэ пүүз бас ягаан цагаантай. Тэм учраас энийг өмсөхөд болно гэсэн үг. Хүнтэйгээ явж бэлтгэлээ ээчээд дуусаад хүүхдээ эмнэлгээс нь аваад тэгээд ирээ. Бэлтгэлээрээ уулзцгаая. Ерөнхийдөө би тасгалынхаа өмнө бол ялцчгүй ингээд шатан дээр 15 минут явдаг. Тэгээд тасгалаа дуусныхаа дараа одоо бүлгийн замыг дэш нь босгож жагаад тэн дээр ингээд маш удаанаар бас 15 минут алхдаг.
Яг чи машин дотор болохоор тэр юм ингээ камер барих нь арай амар найзлуугаас ичнэ гэх юм шиг. Гадуур ингээ бариа явуулгууд бүр ингээ хүү амт бүр эргээ хараад энэ одоо хандлуулгаач бай. За ямар тасал басаллаа хийцээ очиж хүүхдээ аврахгаа явж байна. Хөрх амтсан. Ямар их хөвлөж байгаа бол ямар их намайг хүлээж байгаа бол гэж бодож байна. Тэгээд хүүхдээ авчаад газ авч унтна. Ядарч өглөө. Одоо нэрсүүлэх юм бүрэн гараагүй бүр өгч байна. За ээж та явъя. Хөрх амтан бүр нөгөө нэг өвчин намдаахан гарч өгөхгүй. Дээрээс нь энэ хүзүнд байгаа юм амар тохгүй байгаа юм шиг байна зайлвал бүр. За тэгээд өнөөдөр миний өдөртөө хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд манай муура очиод авсан чинь манай муур юу яатсан бэ гинэ бас нөгөө нэг аман дотор нь өрөвсөл гараад тэгээд чихэнд нь бас өрөвсөл гараад ерөөс энэ угаасаа багтаа амир бие муутай байсан байхгүй юу? Ер нь л амир бие муутай байсан. Тэгээд тэрнээсээ болоод энэ бактериуд ингэж өсөж үржээд ер нь тэгээ барыг хоол идэж чадахгүй байх хэмжээний тийм амир өрөвсөд өвдсөн байна гэж аахгүй юу? Тэрийг би бүр мэдээгүй заяа. Тэгээ манай энэ жуул хоол бол амар сайн идэх байхгүй юу? Тэгээ би бүр тэр тэгэж хөвдөж байгааг нь ч мэдэхгүй бүр ингэ арчаагүй царайлаа явж байгаа даа бүр амар готраа сая бүр уйлж дуусчаа байж гин. За тэгээ та бүхэнтэйгээ хамтдаа ингээд пиаригийнхаа хагалгаанд ороод бэлтгэлээ хийгээ тэгээ одоо ингээд өнөөдрийнхөө бичлэгт хамт байсанд баярлалаа. Ариун санаа байлаа. Тэгээд бүгдэнд нь маш их хайртай шүү. Дараагийн бичлэгээр уулзцаая түр баяртай.